Нэг ийм газар ухтаж явна. Тэгэнгүүт ороод бас гэгэрлийн насаа чинь. Йоо. Жохон амар ишээ ингээд уг нэг гоё тэгснэ энэ хэсэг нэг сонио ийм амшин кино шиг ёо. Өчтөр бол хоор өстө будг нь хахалсан. Тэгээ би уг нь ширээний тенс тогломоор байгаа боловч одоохондоо надад партнер байх байна. Тэгээд ийм хөөрхөн талтай тэгээд талаа онгойлгонгууд эндээ бас хөөрхөн. Ер нь бол нэг хөөрхөн зочид бодол шиг байгаа. Тэгээд за манай roommate бол маш хөөрхөн охин. Итали охин байсан 22-тай. Тэгээд жинлүүрийн орд амар өөрөөсөө ингэж юм соус гарчдаг. Тэр нэ амар гоё. За бичлэгээ хийхээс өмнө танараас нэг зүйлийг гомоор байна. Хэрвээ танд миний бичлэгүүд таалагддаг болвол миний бичлэгүүдийг та 7 хоног болгон хүлээж авахыг үзхийг хүсэж байгаа болвол та энэ сувг дээр маань subscribe дараарай. Ингэснээр нэгдүгээр надад маш том мотивац болж дараагийн олон бичлэгүүдийг хийх тусдын болно гэсэн үг. Хоёрдугаарт хэрвээ та subscribe дарчих юм бол миний ирээдүйд орох бичлэгүүд тань notification байдлаар очоод тэгээ та цаг хугацаа алдалгүй шинэхэн дээр нь бичлэгүүдээ хүлээж авах үзэх боломжтой болно гэсэн үг. Тэгээд бичлэгийг маань үзэж байгаа танд маш их баярлалаа. Сайн байцгаана уу? Чи миний телевиз сувгата давтай моришин бичлэгтэй давтай морил. За тэгэхээр өнөөдрийн дугаар дээр та хэд маань гарчгаас харж байгаачлан би та нартаа өөрийнхөө байрлаж байгаа сургуулийнхаа дотор байрыг танилцуулъя. За тэгэхээр би болвол Италийн Udine гэдэг хотын University of Udine гэдэг их сургуулийн мастрын төгсөх курсын оюутан байгаа. Тэгээд өмнөх 2 жил бол би дандаа гадуур байр түрээсэлдэг байсан. Тэгээд би байраа танилцуулсан бас бичлэгүүд хийсэн байгаа. Аль нэгтээ нь оруулчих. Тэгээд энэ жил бол би дотор байранд орохоор шийдсэн. Тэгэхээр одоо би энэ дотор байраа та нартаа танилцуулъя. Тэрийг нь стацуул. За ингээд манай дотор байр нэг гаднаасаа бол нэг ингэж харагдаж байна. Тэгээд яг одоо энийг болохоор Casa Burkhardt гэдэг би одоо зөв хэлж байна буруу. За. Тэгээд түрүү жил ашиглалтанд орсон. Хэдэн оюутны байр юм бол доо. Тэрийг нь бол мэдэхгүй юм. За тэгээд энд бол ингээд юм хамгаалтын хашаатай. Ер нь бол нэлээд харуулмаар цаатай. Тэгээд ийм одоо картаа ингээд уншуулад орно. За тэгээд ингээд энд бол манай reception хэсэг байдаг. Тэгээд ийшээгээ ингээд явангууд энэ бол A section ингээд нийтдээ 3 section хуваагддаг. За энэ болохоор хамгийн ихний өрөө. Буюу энэ болохоор юу байгаа? Хичээл хийдэг өрөө гэж хэлж болно. За ашгүй өнөөдөр бол сайхан хүн байхгүй байна. Би та хэд энэ гэрэл нь хаана вэ? Гэрэл байхгүй юм шиг байна. За жоохон харанхуулна. Гэрэл байхгүй гэж байгаа л хал та. Энд бол ингээд оюутнууд сайхан хичээлээ хийгээд сууж болноо. Ер нь бол баг номын санал гэсэн үг. Ном л байхгүй болохоос ш. Тэр өмнө жоохон бүр их камс мараа гэж шиг ороод сууж байгаа юм шиг би харъя. Ийшээ ингээд гараад. За энэ бол basic шин би хоёр болсон. За ийшээгээ явангууд 2 дахь өрөө нь буюу энэ бас маш хөөрхөн өрөө байгаа. Өнөөдөр бол бүтэнсэ өдөр учраас ашгүй хүмүүс байхгүй байна. Зя. Эний чи юу гэдэг вэ? Ширээний хөлбөмбөг гэдэг л. Энэ бол ер нь нэг тийм амралт чөлөөт цагаа өнгөрөх зорилттой өрөө байна. Тэгээ энэ болохоор тенсний өрөө. Тэгээд ингээд гэрэл мэрлэн хөөрхөн. Тэгээ ер нь бол юмнууд нь айгүй хөөрхөн бүгдээрээ шин түрүү жил ашиглалтанд орсон. Болохоор ёстой будг нь хагассан. Тэгээ би уг нь ширээний тенс тогломоор байгаа боловч одоохондоо надад партнер байхгүй байна. Тэгж байгаа одоо зар тавьдаг юм яа. Эндээ ингээд сайхан хөлбөмбөг бөөнөрөө эндээ сууж агаад үзэж болох юм байна. За тэгээд энэ дотор юу байна? Энэ дотор юу нэт юм бэ? Нэрхэн ширхэг бөмбөг байна. За. Ишиг бодох нэг тогломод тоглож байна. За гэлдэг бөмбөг юм чинь. За. За энэ хоёр дахь. За тэгэнгүүт 3 дахь өрөө. Энэ миний хамгийн дуртай өрөө байгаа. За. Та ядэд харуулъя. Дан nice fitness. Би яг миний дотор байранд байрламаар санагдсан хамгийн одоо хүчтэй одоо их том шалтгаан бол энэ фитнесийн өрөө байгаа. Тэгээ би бол яг насан туршдаа ерөөсөө байрныхаа доор фитнестэй байх юутэй мөрөөдөлтэй амьдардаг байсан хүний хувьд дандаа миний одоо амьдарч исэн газрууд фитнес дандаа хол байдаг гэсэн. Тэгээд эцсийн эцэст миний ингээд мөрөөдөл биелсэн байдаг юм. Тэгээ энэ гүйлтийн зам маань энэ бол амар хөөрхөн. За би та хариад харуулъя. Одоо юу хөрхөн жоохон ер нь мэдгүй надад бол айгүй амар санагцсан. За ингээл тийм элдв 7 нөгөө юу байхгүй олон 7 тийм кноп юм байхгүй. Тэгэл ерөөсөө л нөгөө хурд энэ одоо юу дүүлээ өксөр зам тэгээд хэдэн минут гүйжин тэгээд ямар хуртай байна гэх тэгэл юм болоо. Нэг тийм хөрхөн орчин үеийн санагцсан. За. За тэгээд эндээ бол 0 мольтой. Тэгээ ер нь бол гол хэрэгтэй шаардлагатай юмнууд нь бүгдээрээ байна гэж харсан би. Би бол нэг өсрөөл 2.5 кг-ийн гантел ментэлийг л ашиглах баг. Тэгээ өөрөө гуцаа авч орж ирээд
эндээ ингээд нэг юм талтай. За ингээд ийшээ цаашаагаа яваад C section буюу миний байрладаг одоо дотор байрны хэсэг байна. За эндээс нэр ийшээ цаашаагаа яваад нэг ийм хэсэг байдаг. Энэ хэсэг одоо яг ямар очиртайг нь би яг сайн ойлгохгүй л байна. Энэ бол зөвхөн юу юм бэ? Наа тий дугуун бугуугаа нэрээ хадгалах эсвэл машины тийм биш тий. Машины гараж байгаа мэн хэсэгт. Тийм гол зорилго нь тийм юм байна. Тэгээд энэ балконууд нь бол ингээд юунасаа хамаарат аль өрөөнд харж байгаагаас хамаарат ингээд балкон бол байгаа. За тэгээд эндээ мөн адил энийг яагээд ингээд орно. За тэгээд лифтер бүгдээрээ эндээшээ гарнаа. За манай энэ ингээд манай өрөө байна. За тэгэхээр одоо би таадад гоёор харуулъя. Гутлаа тайлчихъя ямар ч хэсэн гутлаа тайлаад тавч хөмсчээ. За тэгэхээр орж ирэнгүүт ер нь бол шууд ингээд битэрийн хичээл хийх хэсэг харагдана. Тэр бол манай өрөөний охиных, энэ бол миний ширээ байгаа. Энэ өрөө бол Допиа буюу 2 хүний өрөө байгаа. 2 хүний апартмент гэж хэлж болно ер нь бол. За ийш харангууд маш хөөрхөн мини галтгоо байна. Энэ бол бүр амар би бол энэ галтгоонд үнэхээр happy буюу одоо сэтгэл хангалуун байгаа. Тэгээд эндээ хөрхийн ингээд гэрэл мэрэл хиншүү сорогчтой. За жоохон балиар байж магадгүй. Sorry. За тэгэл ингээл байдаг юмнууд нэлээ хангалттай олон юм юутэй одоо шүүгээ савтай манай өрөөний охины юмнууд байна. Миний юмнууд байна. За нэг иймэрхүү. Тэгээд хамгийн сонирхолтой хэсэг нь хөрөгч нь харин нэлээд жижиг. Ер нь зочид буудлын хөрөгчөрхөө те нэг юм. Гэхдээ ер нь бол харьцангуй бас юм бол багтчихаар нэг амар их юм мэдээдэггүй болол. Тэгээд гим нь бол хөлдөгч нь бол айгүй жижигэн ингээл болоо. Тэгэхээр миний нөгөө атлет хийж мэж хөлдөөдөг жоохон худрах нь яах нь одоохондоо хийгээгүй байна. За ингээд нэрэ пичтэй бас айгүй хөрхөн. Ингэнгүүд энд бол юу байна? Нөгөө 2 шкаф байна. Тэг ингээд одоохондоо би үлгүүрээ аваагүй учраас ингээд хувцснуудаа хийцэн байна. За энэ шкаф нь бол бас ер нь нэлээд хангалттай юм билэ. За ингээд ийшээ яваад энэ бол нэрэ галтгооных нь ширээ. Хоолоо идэг ширээ. За энэ бол манай өрөөний охины хэсэг байна. Ширээ. Тэгээд энэ бол миний хэсэг байна. За нийтдээ хэдэн цонхтой? 1 2 3 4 цонхтой. Ер нь өрөө болгондоо нэг цонхтой гэсэн үг. За энийг гэрлийн насаагаадах юм. Царан. За энэ бол унтлагын өрөө байна. Хөөхөн байгаа зтэй дотор байр гэхэд. Тэгээд энэ бол манай өрөөний охины ор болон төмбөшөг байна. Миний төмбөшөг тэгээд миний ор байна. Тэр дэрэлдэхгүй болохоор дээрээ хураацсан. Тэгээд миний умбралцсан эд хогшлууд энд байна. За энэ бол юу байгаа? Угаалгын өрөө. Одоо гэрлийн хасангууд ингээд юу н air condition шууд ингээд тасчтай юм байлээ. Тэгээд ийм хөөрхөн толтой. Тэгээд толио онгойлгонгууд эндээ бас хөөрхөн. Ер нь бол нэг хөөрхөн зочид бодол шиг байгаа. Тэгээд мэдээж дүүштэй, хатаагчтай, нойлтой, нойлын угаалтууртай Итали учраас за тэгээд манай өрөөний охины эд хогшлууд одоохондоо энэнгүүр ингээд умбралтаад байж байгаа. За эндээ цонхтой өнөр танараа бол цонхоо онгоолгоод гаргачих нь. За нэг ийм хөөрхөн. Тэгээд цаанаасаа бол нэрээ ийм хөөрхөн хогийн шүүр энэ шал угаадаг юм өгсөн. Тэгээд ийм байна. За тэгээд юу байдаг? Эндээ бас нэр юу юм шиг гэрэлтэй байсан юм шиг би. За тэгээд дээрэс нь сардаа нэг удаа юу байдаг? Энэ дотор байранда яг цэвэрлэгч орж ирээд сайхан бүтэн цэвэрлэгээ хийгээд өгдөг. Тэгэхээр бол битээр нэг 7 хоногтой нэг ойр зургийн цэвэрлэгээ хийгээд нэг атайхан байж хад болно гэсэн үг. Тэгээ би тэр дээр энэ 2 том чемоданаа тавьсан байгаа. Энийг дараа нь би юу яана? Адренагийн руу явуулъя гэж бодож байгаа. Тэгээд юу яадаг? Эндээ ийм air conditionтэй. Энэ болохоор халуун хөднөр үлээдэг. Тэгээ одоохондоо би жоохон сэрүүхэн байгаа болохоор халуунаар үлээлэгч гэсэн байгаа. Энэ бол ингээд өрөөний температур хэмжигч байна. Энэ бол халаалт нь бол яг цаанаасаа албан ёсоор нэг өдөр мөдрөөрөө ирдэг юм шиг байлээ. Өчигдөр би бүр даарад энийг нь янзлах гэсэн чинь энэ угаасаа янзлагдашгүй юм байлээ цаанаасаа. Тэгээ одоо бол кондишнерын юм асаацсан байна. За нэг иймэрхүү. Ястаа хөөрхөн байгааз. Тэгээ би бол ер нь айгүй happy байгаа. Яг түрүү жил бол би дотор байранд орж үзчихсэн ч гэсэн өөр амьдрч үзэж байгаагүй болохоор ер нь бол нэг тийм надад тийм ямар байна гэсэн юм бол байгаагүй. Өөнөрөө би таадад юу ая? Доошогоо яваад нөгөө хогоо хаана хайдаг болон угаалгын хэсгийг нь харуулъя. Энэ жоохон аим шиг кино шиг эвгүй газараа одоо би харуулъя.
Хасах нэг B1 давхарлаа явнаа. Нэр Италийн энэ юунууд нь хуучны барилгуудын юм лифт нь бол амар арай дэндүү хуучных тэгээд нэлээд жижигхэн байдаг. Тэгээд энэ барилга бол угаасаа сүүлд баригдсан болохоор хөөрхөн зайтай. Гоё лифттэй юм байна уу. За ингэнгүүд нэг ийм давхарт орж ирэн заяо. Жохон учир битүүлэг эвгүй. Тэгээд ингээд гэрлийн асаачна. За тэгэнгүүт нэг ийм газар ухтаж авна. Тэгэнгүүт ороод бас ингээ гэрлийн асаачна. Йоо. Жохон амар ишээ ингээд уг нэг гоё тэгснэ энэ хэсэг нэг сонио ийм аимшиг кино шиг ёо. Өчтөр бол би анх орж ирээд амар айсан. Тэгээ энэ хэсэг нь болохоор энэ хогоо асгадаг хэсэг нь ёо энийг хийвгүй. За ингээд мэдээж Итали маань ингээд юу яадаг? Органик, цаас, пластик тэгээд энэ одоо энэ шил мэл юм шиг байна. Тэгээ нөгөөх нь болохоор нөгөө одоо хувцас ч юм уу одоо бусад төрлийн ийм хувцаснуудаа нийтдээ 5 төрлөөр ингэж сайхан хогоо ялгадаг. Тэгээд өөрсдөө өрөөнөөсөө доошоогоо авчираад хогоо бид нар хийн гэсэн. Энэ хэсэг бол яг хав засварлагдаж чадаагүй ч юм уу амжаагүй ч юм шиг л байна л да. Жохон амар юм аа. За, олон юм яриад яхав. За энэ хэсэг болонгууд ингэж мэдээж нөгөө угаалгын өрөө. Би угаалгын хэсгийг ийм эвгүй гэж бодоогүй. Эндээ ингэж суугаад хүлээх юм шиг байгаа. Тэг гэмийн бол надад үнэтэй санагцсан. Энэ бол за харуул юм. Нэг удаагийн угаалт нь бол 1 евро 90 цент. Тэгээд хэрвээ хатай гэх юм бол 1 евро 60 цент агац. Тэгэхээр ер нь бол хувцас угаагаад хатаяа гэвэл нэг 3 евро хэдий 40-ыг үгүй 3 евро 50-ыг зарцуулна гэсэн үг. Тэгэхээр ч бас хөөрхөн үнэтэй байгаа хгүй юу. За ингээд энэ хэсгээс жоохон эвгүй. За тэгээд би энэ бусад эднүсийг нь онгойлгож үзсэн чинь эдгээр нь эвгүй хоосон байлээ. Эвгүй жоохон аимшиг кино шиг ингээд би өчигдөр өгөн дурлаа бүгднийг нь онгойлгож үзсэн. Тэгээд өөр юм бол байхгүй байлээ. Тийм л юм болох уу? Тийм байна. За өөр өнтөрч байгаа шүү. За ингээд нэг ийм хэсэгтэй ингээл манай дотор бай дуусж байгаа юм да ингээд жоохон эвгүй. За би дөнгөж сая Алди ороод хүнсээ цуглуулж хаад ирлээ. За нэг иймэрхүү юм авсан. За одоо би харуулъя. Тэгээд одоо ойрынхоо хоолыг хийж идэх гээд байж байна. За энэ ингэ тавьчих уу. За ойрынхоо хоолыг хийнгээ би таад дээ өөр саяны байртайгаа холбоотой ярьж дуусаагүй зүйлсүүдээ яриа гэж бодлоо. За би ямар хоол хийж байгаа вэ гэхээр би дахиад шарнаа. Энэ бол ийм юу байгаа? Дахианы гуй байгаа. Би дахианы гуйыг ингээд аваад сайхан ингээд хайсыг нь аваад доторх ясыг нь аваад дийлгээд давс перцээр амтлаад ингээд хоёр-хоёроор нь ингээд хатаач нэг нэвлэ хөлдөөчдөг байхгүй. Тэгэх юм бол ингээд шууд аваад идэхэд биш аваад гинэ аваад шууд хариулын тавган дээрээ шарахад бэлэн. Амар том харагдаж байгаа ч гэсэн нэмхэн болохоор ер нь яг оройны хоолнд нэг удаагийн порцээр бол болно гэсэн. За тэгээд дуусж байгаа учраас би сая юм дахиад авчлаа. Энэ ингээд 6 ширхэг гуй байгаа. 6 ширхэг гуй нийлээд сайн нэг юм дуурайх нь гайхах шүү дээ. Тэгээ юу жилээ 6 ширхэгтэй болохоор яг ингээ 2-2-оор нь хатаагаад 3 удаа хоол идэхэд яг болдог байхгүй юу? Өөр 7 ширхэгтэй байна. Nice. За тэгэхээр бүгдээрээ юу яа? Юуны юм нэ шүү дээ. Эхлээд бүгдээрээ дахиагаа шарна гэсэн үг. Манай энэ пилетэг болсны хөөхөн индукцэн пилетэг. Тэгээд зя. Би энэ түрүүнд өндөг шарсан дээрээсээ шууд. За ингээл шууд дахиагаа ингээл тавьчихна. Уус амар жижигхэн хариулан тавьхтай. Ингээл 2 дахиад маань ороод бараг дүнд таарж байгаа юм. Тэгээд дахиагаа амталцсан учраас одоо ерөөсөө дахиад зурлаад авах шаардлага байхгүй болтолно. Одоо тэр хоорондоо хэдүүлээ яах вэ гэхээр байна шүү дээ, тий. Тэр хоорондоо за энэ дахиаг бол би хоолоо эзнэхээ дараа янзлаа дахиад хөлдөөгөөд тавьчихна. За энэ хооронд яах вэ гэхээр би одоо энэ дахиатагаа цуг энэ мөөг болон улаан жинжүү хуурж иддэг. Тэгээд одоо энэ мөөг нь угаасаа бэлэн байгаа учраас улаан жинжүүгөө бүгдээрээ угаагаад хэрчцгээе. За тэгэхээр би та нарт нэг юм хэлэхээ мартсан байсан. Би өрөөнийхөө охиныхоо талаар буюу roommate-ийн талаар ярих мартсан байлээ. За манай roommate бол маш хөрх охин. Итали охин байсан. 22-тай. Тэгээд жинлүүрийн орд амар дэлгэрэн бариад тахгүй. Жинлүүр шээ. За тэрийг нь бол мэдэхгүй нэрэ гэсэн. 22-тай. Тэгээд одоо ер нь бол 4-р курсын оюутан гэсэн үг сурж байгаа жилээрээ. Гэхдээ энд болохоор юу гэдэг бакалавр нь 3 жил, тэгээд мастер нь 2 жил байдаг. Тэгэнгүүт энэ хоёрыг нийлүүлсэн ийм 5 жилийн хөтөлбөр байдаг байхгүй юу? За би энэ юугаа төр зурмтраа чинь 4-р юм уу 5-р юм ямар ч мастераараа сурж байгаа юм гэж ойлгосон. Тэгэд англиар бол айгүй сайн ярьдаг учраас надад бол маш таатай байгаа. Айгүй азны юм тэгээд
хэрвээ Италиар ярьдаг бол одоо миний нэг балгахан Итали хэл бол тэгээ хангалттай ойлголцож болох яг барахааргүй л байсан баг. Тэгээд аюу хөөрхөн нээлттэй тэгээд юм нэг хөөрхөн охин байсан. Тэгээд надаас төрүүлээд ирсэн байсан. Тэгээд хамгийн хөөрхөн эренгүүтээ ингээд намайг орж ирсэн чинь гэрээ танилцуулаад юу байсан. Надад аюу таалагдсан нь. Тэгээд орд намайг орж ирсэн чинь өнөөрөө би энэ орыг авчих шүү. Тэг хэрвээ чи энэ талд ингээ баймаар байвал санаа зовлтгүй юу гэж болно шүү. Хойлоо сольж болно шүү. Тэгээ энэ ширээг нь би авчих шүү. Тэгээ бас хэрвээ чи энэ ийшээгээ цонхон талдаа суумаар байвал хойлоо сольж болно шүү. Санаа зовлтгүй шүү гэж амар хүрхэн ээлдэг. Тэгээд нэг тийм чийл охин байсан. Харьцангуй нөгөө тийм roommate-тэй байгаа сурцсан, дотор байрны дээр байгаа сурцсан тийм охин юм шиг байлаа. Тэгээд түрүү жил угаасаа энэ дотор байранд байсан юм байна л л дээ. За нэг тийм охин байна. Тэгээд ер нь бол айгу happy байгаа. Нэг бас давуу талтай жоохоо надад нэг жоохоо азны юм босноо энэ охин маань болохоор манай энэ үүдийн нэгээс ойрхон байдаг нэг хотод амьдардаг. Нэг юугаар машинаар бол нэг цаг орчим яваад очдөг. Өөрөө машинтай юм байлаа. Тэгээд амралтын өдрүүдэд гэрлүүгөө явждаг. Тэгэхээр 2 өдөр 5 дахь орой яваад нэг дэх өдрөө ирдэг гэхээр би баг 5 дахь хагасаа бүтэнсэн ингээд 3 өдөр ганцаараа ер нь бол хончиж байгаа байхгүй ганцаараа сайхан тааваараа байж байгаа гэсэн үг. 2 бүтэн өдөр нэг хагас гэсэн үг. Тэгээд би ч өөрөө нөгөө одоо сүүлийн жилүүдэд дандаа ганцаараа байгаа сурцсан болохоор надад бол яг ингээд сайхан байхгүй үед нь бичлэгээ тааваараа хийгээд ингээд байхад бол айгүй гоё байгаа. Тэгээд тэрэн дээр бол маш азтай. Тэгээд гадаад нэг окей. За ингээд бисэд ихтэй дахиагаа яг гоё юм шаржмар болж ахт нь авах хэрэгтэй байсан чинь үлдээчлээ. Гэтэ зүгээр юм. Энэ хараа. Энэ соус нь бүрээс гоё ярагдаж байгаа. Тэгээд энэ юу юм бэлээ л дээ. Чинжүү болохоор жоохон чихэрлэг хамт оруулаад тэг мөөг болохоор угаасаа гоё амттай шүү дээ. Тэгээд юм гоё. Дахиатаа бол айгу гоё зөгцдөг. За одоо эстетик байхгүй. Окей, ханаа. Энэ. Shit. Зя. Хоол маань бэлэн босон байна. Дээрээс нь нэмээд юу яачлаа? Дарсуу гүрцээ тавьчлаа. Би өдөржингөө угаасаа салаад идсэн болохоор одоо салаад идэхгүйгээр дарсуу гүрцээ иднэ. Зя. Bon appétit. Угаасаа амар гоё юмтай болсон байгаа. Би өчигдөр ер нь ойрын 2-3 өдөр ирснээс хойш ер нь бол ингэж идэт байгаа. Гэхдээ дийлэнхтэй бол нөгөө сургуулийнхаа кафетериэд ажлын өдрүүдээр очиж хоол идэ гэж бодож байгаа. Яа тэгэхээр тэгэл хүнс аваад гэртээ хоол хийж идэх ч юм бас жоох ядаргаатай шүү дээ. Тэгээд тэртээ нөгөө кафетериагийн хоол бол айгүй гоё эрүүл дээрээс нь хямдхан учраас тэнд идсэн илүү зүгээр гэж бодож байна. Тэгэнгээс ахын тийшээгээ алхачихна. За тэгээд нэрээ нөгөө дотор байран дээр нэг хэлээгүй юм нь юу вэ гэхээр та нөгөө үн ханшийг нь гайхчихж магадгүй. За миний хувьд бол Италийн мужийн тэтгэлэгт хамрагдсан. За мужийн тэтгэлэг бол сургалтын төлбөр, байр оюутны одоо цайны газарт хөнгөлөлттэй үйлчлүүлэх эсвэл үнэгүй үйлчлүүлэх эрх болон дээрэс нь мөнгөнд тэтгэлэг ингэж олгодог маш гоё тэтгэлэг байдаг. Тэгэхээр миний хувьд жишээ нь энэ байранд бол би сарын 200 евро тэтгэлгээсээ суудгуулж байгаа. Тэгэнгүүт одоо жишээлбэл би за 10 сар тийм ээ дотор байранд байрлаа гэж бодоход 2000 евро миний нийт 8000 евроны тэтгэлгээс хасагдана гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр 6000 евро одоо нийт тэтгэлгээ би 2 хувааж авна гэсэн үг. За тэгээд хэрвээ гадуур байр түрээсэлж байгаа тохиолдолд бол ингэж дотор байр нь суудахгүй одоо 8000 еврогоо ер нь бол бүтнээр нь авна гэсэн үг. Нэг ийм учиртай байдгийн. Тэгээд ер нь бол айгүй гоё боломж байгаа. Ийм гоё байранд тэгэл бүх юм нь бэлэн, тог усны мөнгө гэж одоо санаа зовхгүй тэгэл бүр доороо фитнестэй, бүх юмтэй одоо номын сан хүртэл байгааз тэгээд ийм гоё байранд ингээд үнгүү байрлаад хоол үнгүү баг үнгүү шахуу идээд ингээд байна гэдэг бол айгүй гоё боломж. Тэгээд яг энэ боломжийг би айгүй санамсаргүй мэдээд ингээд гинт ингээд Италид ирээд сурж байгаа. Тэгээд энэ боломжийг мэдээгүй маш олон хүмүүс байгаа гэдгийг бас мэдчихээн. Тэгээд ийм гоё боломж ер нь бол байдаг юм байна. Заавал Италид одоо тэтгэлэгтээ сурахад лаг сурдаг эсвэл те нэг юм 10 бүрийн хаалгаар ингэж одоо зохицуулдаг ч юм уу. Эсвэл бүр амарлаг өчргөө нийгмийн идэвхтэй энэ төр байх шаардлагагүй. Өрхөө орлогоос хамаарат энэ тэтгэлэгт ер нь бүрэн хамрагдах боломжтой сургуультаа тэнцсэн л байх юм бол. За тэгээд энэ боломжийг би илүү олон хүмүүс мэдээсэй гэдэг үүднээс өөрийнхөө одоо Италид сурах амархан алхамжуулсан заавартай онлайн сургалтаа би
гаргасан байгаа. Тэгээ энэ ямар учиртай сургалт вэ гэхээр одоо Италид сурья гэж сонирхож байгаа энэ боломжуудыг эдлээ гэж бодож байгаа хүмүүст бүр аагаас нь эхлээд эхний алхмаас эхлээд Италид 90 эртэл нь яг ийм алхамжсэн зааварчилгаатайгаар нэгэнгүү оруулсан. Дээрээс нь би өөрөөтөө тохиолдсон янз бүрийн алдаа мадаг тийм ээ тэр өөрийнхөө сурсан мэдсэн туршлагуудыг бүгдийг нь бас ингээд зөвлөмж маягаар нэмж оруулсан ийм сургалт байгаа. Тэгээд хэрвээ та нар маань сонирхож байвал www.хүрэлчимэгцэг.com гэсэн сайтаар маань ороод мэдээлэл аваарай, дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. За бүгдээрээ хоолоо амсаж үзцгээе. Дахиагаа бүгднийг сайхан яратал нь хэрччихлээ. Гоё яриж чад. Яг юм гоё. Чинжүүний чихэрлэг амд ороод тэнийг юм мөөгний нэг юм айгуу гоё амд орсон. Мөөгний одоо ямар амд гэх юм. Нэг юм мөөг чинжүү хоёрыг ингээ хуурангууд угаасаа нэг юм өөрийн гэсэн өөрөөсөө ингээд юм соус гарчдаг. Тэр нэ амар гоё. Та энэ жураг тушаад үзээрэй за амар гоё. Тэгээ ялангуяа над шиг ингээд удаан хоол хийх дургу хурдан хоолнд дуртай хүмүүс бол дахиагаа ингээд бэлдээ тавьсан байхад бол үнэхээр хайр. Тэгэд ер нь бол би дийлэнхтэй юу байдэ чинжүүгээ бас ингээд нарийнхан хэрчэд хөлдөждөг аахгүй. Тэгэхээр бүр амар тэг бүх юм бэлэн зүгээр шараал балаа гэсэн. За би ингээд сайхан хоол яадлаа. Би угаасаа хоол яадэхдээ ингээд хүнтэй юм ярьдаг төрлийн гэх юм уу ингээд яг хоолндоо анхаарлаа хандуулж ингээд идэх амар дуртай нэг төрлийн надад айгуу гоё бясалгал болдог. Тэгээ тийм болохоор бичлэгээ ингээд дуусгая. Миний бичлэгтэй хамт байсан баярлалаа. Юм мартаагүй гэж найдаж байна. Тэгээ та нар маань өөр бас энэ бичлэгнээс асуумаар байгаа юм байвал комент хэсэгт үлдээгээрэй. Манай байр бас ер нь ямар санагдчихээн гэх юм уу те ер нь өөрсдөө гоё сэтгэлдлийг үлдээгээрэй. За тэгээд бичлэгтэй маань хамтдасан та нартай маш их баярлалаа. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол subscribe дарж намайг дэмжгээ битгий мартаарай. Subscribe дарчих юм бол миний дараагийн сонирхолтой бичлэгүүд танд шууд notification болоод очноо. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзлаа. Тэр баяртай. Йоо хоолоо дуусгаад бүр 5-7-оод ингээд бүр юу юучгүй бараг 5 идэх нь болохгүй ингэлээ. За нөгөө дахианы гуйнууд бүгдийг нь яснаас нь салгаад хасыг нь авсан байгаа. Энэ нөгөө нэг яснууд нь тэгээд энийгээ дараа нь шүл хийхдээ нөгөө дахианы мөчтэй хамт ингээд хийждэг. Тэгэхээр гоё болдог шүү.